Өнөөдөр ном ярихгүй. Өнөөдөр миний амьдралыг хар хүнсгийг оргонгоор нь өөрчилсөн нэг дасгалыг хамтдаа хий гэж бодлоо. Шинэ он дөнгөж гарчихсан байгаа учраас энэ дасгал танд ч гэсэндээ амьдралд чинь том өөрчлөлт үзүүлэх болов гэж найдсан учраас хамтдаа хийхээр шийдлээ. За энэ яадаг дасгал юм бэ гэхээр бүгдээрээ босоод хоёр гараа дээш нь өргөөд за тогсон юм аа. За энэ дасгалыг хийхэд ерөөсөө л үзэг цаас хоёр л хэрэг болно. За дээрэс нь магадгүй 5 минутын хугацаа шаардагдах болов гэж бодож байна. Гэхдээ ийм жижигхэн дасгал гэж хэлэлтгүй. Одоо миний хувьд бол жишээ нь өөрийнхөө өдийг хүртэл амьдрсан амьдралтаа ойлгоогүй байсан зүйлүүдийг маа надад ойлгуулж өгсөн ийм дасгал байгаа. За энэ дасгалыг болохоор 6 амьдралын дасгал буюу 6 Lives Exercise гэдэг байгаа байхгүй юу? Энэ дасгалыг Америкийн нэгдсэн улсын Ivy League сургуулиудын нэг Pennsylvania их сургуулийн Wharton Business-ийн сургуулийн профессор Richard Shell гэдэг хүн зохиож исэн юм байлээ. За дасгалын гол зорилго нь болохоор таны хувьд яг энэ амжилт гэдэг үг, ер нь амжилт гэдэг зүйл яг ямар утгатай юм бэ? Та яаж амьдрал, юу хийж бүтээвэл, ер нь яг яавал, ямар төвшөнд хүрвэл өөрийгөө амжилттай ажиллаж амьдарч байна вэ гэж дүгнэх вэ? Тэгж тодорхойлох бай тээ. За жишээлбэл амжилт гэдэг чинь хүн болгоны хувьд өөр утгыг илэрхийлдэг. Зарим хүний хувьд бол их мөнгөтэй баян болох, зарим хүн нь өнөр өтгөн гэр бүлтэй болох, зарим хүн бол хинч гай болохгүй амьдрахыгаа амжилттай амьдарч байна гэж боддог. Таны хувьд бол энэ яг юу юм бэ гэдгийг олох нь яг энэ дасгалын гол зорилго нь байгаад байгаа юм. Яг амжилт гэдэг зүйл таны хувьд яг юу юм бэ гэдгийг тодорхойлчих юм бол та өөрийгөө хизээ амжилтанд хүрлэе гэж үзэхүүд одоо хүмүүстэй харьцуулаад би болоогүй байна гэл юм насан туршдаа дутуу ч юм уу ямар нэг юмтай хөөцөлдсөн бусдтай өөрийгөө харьцуулсан тийм амьдралаар амьдрахаас сэргийлэх гих мэтчлэн юм давуу талуудтай юм шиг санагдсан. За шууд одоо хэдүүлээ дасгал руугаа орё. За энэ дасгал нь яах юм бэ гэхээр би 6 өөр хүний амьдралын тухай танд уншиж өгнө. За энэ уншиж байгаа текстээ дэлгэцэн дээр ч гэсэндээ бас давхар харуулчих тий. За энэ 6 хүний амьдралыг уншаад та энэ 6 амьдралыг 1-ээс 6 руу эренблэх ёстой. Ямар шалгуураар эренблэх юм бэ гэхээр хамгийн амжилттай гэж бодсон хүний 1-т, дараа нь амжилттай гэж бодсон хүний 2-т, за гих мэтчлэн хамгийн одоо таны хувьд те амжилт багтай, амжилт муутай гэж бодсон хүний болохоор 6-ад эренблэх нэ. Хамгийн гол нь ингэж эренблэхтэй жишээлбэл за энэ хүн бол яг ижилхэн миний хувьд 1-р байна гэж ч юм уу. Эсвэл за энэ хүн бол яг ижилхэн дундуур те 3-дугаарт эренблэхтэйгээр амьдэрсэн байна гэж тэгж зэрэгцүүлж юусэн эренблэхгүй. Заавал 1-ээс 6-гийн хооронд л нэг амьдралыг нь оноож өгөх ёстой гэсэн. За ингээд аль хүний амьдрал танд илүү амжилттай санагдаж байна гэдгээс нь шалтгаалаад 1-ээс 6 хүртэл эренблэсний дараа би танд яг энэ дасгалын тайлбарыг нь хэлж өгье. За таныг үзэг цаасаа бэлдсэн байх гэж найдаж байна. Анхааралтай сонсороо, анхааралтай уншаарай. За ингээд эхний хүнийхээ амьдралыг танилцуулъя. Энэ хүн бол багш Patricia Kelly хотын захын ахлах сургуульд буюу 14-өөс 18 насны хүүхдүүд сурдаг сургуульд физикийн хичээл заадаг, давхар охидын хөнгөн атлетикийн багийн ахлах дасгалжуулагчаар ажилладаг. Patricia-гийн нөхөр нь 30 жилийн өмнө гэр бүлийнхаа үүсгэн байгуулсан жижиглэн барааны сүлжээ дэлгүүрийг удирддаг. Сүүлийн 5 жилийн хугацаанд Patricia-гийн удирдлага дор сургуулийн сурагчид шинжлэх ухааны бүсийн авраг шалгаруулах тэмцээнд 3 удаа төрүүлж улсын аваргын 1 цол хүртжээ. Patricia-гийн заавар зөвлөгөө чиглүүлгийн ачаар тус ахлах сургуулиас олон сурагчид шинжлэх ухааны шилдэг ихтэй сургуулиудад, Америкийн нэгдсэн улсын MIT эсвэл Caltech зэрэг сургуулиудад элсэн орсон байна. Patricia 2 охинтой, нэг охин нь физикийн ухааны докторийн зэрэг хамгаалж одоо технологийн компанид ажилладаг. Нөгөө нь ахлах сургуульд байхдаа хэрэг төвөгт орж сургуулаа төгсөөгүй алс хол зайтай газар амьдардаг. Тэр охин нь гэр бүлийнхнийхээ холбоо барих гэсэн бүх оролцоогод хариу өгдөггүй, гэр бүлийнхэнтэйгээ холбоогүй байдаг. Хоёр дахь хүн бол чинэлэг хөрөнгө оруулагч Peter Taylor хөрөнгө оруулагч бөгөөд ганц бие. Өмнө нь нэг удаа гэрэлжсэн ч гэсэн 4 жил болоод салсан. Тэр Лондон, Нью-Йорк, Бермудад гэртээ ээлжилж амьдардаг. Peter анхны хөрөнгөө стартап компани ихэнх үед хөрөнгө оруулаад дараа нь томоохон өрсөлдөгч компанид зарснаар босгожээ. Ингээд $240 мянган хөрөнгө оруулалтаа $50 сая ашиг болгож өсгсөн байна. Үүнээс хойш бүх зүйл Peter-ийн хувьд зөвхөн өсөлт байсаар ирсэн. Саяхан нэр хүндтэй бизнесийн сэтгүүл Peter-ийн тухай бүтэн нүүр нийтлэл гаргаж түүнийг чөлөөтэй сэтгэлгээтэй, эрх чөлөөг эрхэмлдэг үнэнч libertarian гэж тодорхойлсон. Peter тэрхүү нийтлэлдээ
Би том эрсдэл гаргаад эрсдлээ амжилттай болсныг харах дуртай гэж хэлжээ. Тэр ажлаас гадуур сонирхолтой үдэшлүүдэд оролцох дуртай. Би их ажиллаж, их зугаацах дуртай гэж хэлдэг. За мөн жижиг онгоцоор нисэх хоббитой. Ганцаараа тэнгэрт байх нь надад эрх чөлөөний мэдрэмж өгдөгөө гэж хэлдэг. Тэр үзэл бодол нийлдэг улс төрийн намуудад ихээхэн хэмжээний хандив өгдөг бөгөөд дэлхийн нөлөө бүхий улс төрчид түүнээс эдийн засгийн зөвлөгөө авдаг. 3 дахь хүн бол мэрэгжлийн теннисний тамирчин Janice Chung. Тэр шаргуу хөдөлмөрч мэрэгжлийн теннисчин бөгөөд карьерийнхаа туршид 4 томоохон тэмцээнд төрүүлж сүүлийн 10 жилийн 7 жилд шагналын мөнгөний хэмжээгээрээ шилдэг 15-т багтсан. Тэр 5 настайдаа аавтайгаа хамт теннис тоглож эхэлсэн бөгөөд аавынх нь тууштай, дарамттай, тасралтгүй бэлтгэлийн үр дүнд теннисийг төгс тоглож сурчээ. Түүнээс хойш теннис Janice-ийн амьдралыг ноёрхсоор ирсэн. Хэдэн жилийн өмнө тэр Chung теннисийн институтыг байгуулж хотын ядуу хороолд амьдардаг залуу эмэгтэйчүүдэд үн төлбөргүй теннисийн сургалт болон амьдралын ур чадварын сургалт явуулдаг болсон. Janice үйл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгчтэй гэрэлсэн бөгөөд өөрөө хүүхэдтэй болж чадахгүй учраас 2, 6, 7 настай 3 солонгос хүүхдийг өргөж авсан. Теннисний талбай дээр амьдрал хүнд байдаг. Хүүхдүүдтэйгээ хүссэн хэмжээндээ цагийг өнгөрөөж чаддгүй гэж тэр саяхан нэгэн теннисийн сэтгүүлд ярьжээ. 4 дахь хүн бол чулууны өрлөгчин. Fred Hampshire бол том хотын ойролцоо насан туршдаа амьдарсан чулууны өрлөгчин юм. Түүхэн архитектурын загварыг шимтэн судалдаг тэрээр эхнэр Мэритэйгээ 52 жилийн туршид хамтран амьдарч байгаа бөгөөд 3 хүүхэдтэй. 3 хүүхдийнх нь нэг нь хуульч, нэг нь банкир, харин нэг нь гэрийн эзэгтэй. Мөн Fred 7 ач зээтэй. Гартаа барьж байгаа чулуу бүхэн өөрөө гэж тэр нэг удаа мэдээний сурвалжлагчид ярьжээ. Миний ажлын онцлог бол ажлын эхний өдрөө хийсэн зүйлээ улам бүр өсөж өргөжөж байгааг харж болдог. Олон жилийн дараа буцаж очиход бүтээсэн зүйл маань хэвээрэл байж байдаг. Тоосох чулуу өргөх бол сайхан ажил. Хүнд ажилч гэлээ чулуу бүрийг яг зөв газарт нь тааруулж тавих сонирхолтой, өдөр хэрхэн өнгөрснийг анзаарахгүй өнгөрдөг гэжээ. Fred Hampshire-т заримдаа санхүүгийн бэрхшээл тулгарч байсан гэдгийг бүрэн хүлээн зөвшөөрдөгч 3 хүүхэд тус бүрийнхээ байшинг барихад өөрийн гараар оролцсон гэдгээрээ бахархдаг. 5 дахь хүн бол банкир. Jane Ruley том хот дахь олон улсын банкнд ажлын гараагаа эхлүүлснээс хойш тэндээ тасралтгүй ажиллаж албан тушаал агсаар хөрөнгө удирдлагын үйлчлэгийг хариуцсан дэд ерөнхийлөгч болсон. Тэр байгууллагатай болон харилцагчтай туйлын үнэнч. Jane марафонд гүйдэг ганц бие ээж. Тиймээс ажлын бус цагаа марафоны бэлтгэл, оюуны болон биеийн хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй бага насны охин Julie-тэйгээ өнгөрүүлдэг. Найз нөхөд гэр бүлийнх нь Jane-ийг охиноо тусгай асрамжийн газар өгч өөрийнхөө амьдралыг бод гэж ятгадагч Jane, миний охин бол миний амьдрал. Охиныхоо асаргааг хэн нэгэнд даатгах гэж хизээж байхгүй гэж хариулдаг. Өнгөрсөн жил Jane Нью-Йоркийн марафонд охиноо тусгаалan тоногсон тэрэгцэрт суулган төрж гүйсэн нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эцэгчүүдийн тухай олон улсын мэдээний телевизийн нэвтрүүлэгт онцлог хэсэг болон гарсан. Jane сүүлийн жилүүдэд хэд хэдэн эрэгтэйтэй болцсон ч гэрлэхийг хүсдэггүй. Ялангуяа Jane-ийн эцэг эхийн хамтын амьдрал ямар ч аз жаргалгүй байсан нь Jane-ийн энэ бодолд нөлөөлдөг. Хамгийн сүүлийн хүн буюу 6 дахь хүн бол төрийн бус байгууллагын удирдах ажилтан. Bill Paulson өмнө нь том хотод чинээлэг гэр бүлүүдэд үйлчлэгээ үзүүлдэг хөрөнгө оруулалтын нэр хүндтэй зөвлөх байсан. Тэр тусмаа удирдахад хэцүү нарийн төвөгтэй хөрөнгийг удирдах чадвараараа олон танигдсан хүн. Bill эхнэр Terry-тэйгээ Terry бол хүүхдийн хөгжил судлаач 20 жил амьдарч байгаа бөгөөд 4 хүүхэдтэй. Bill ажлынхаа шилдэг борлуулагч болж багтаа хамгийн их орлого олдог байсан. Гэвч 5 жилийн өмнө тэр ажлаасаа гараад Өмнөд Африкаас гаралтай харизмтай шашны удирдагчийн үүсгэн байгуулсан хурдтай өсөж буй төрийн бус байгууллагад хамаагүй бага цалингаар ахлах түвшний удирдах ажилд оржээ. Би бурхны дуудлагыг сонссон. Тэгээд хариулсан гэж Bill өөрийн орон нутгийн сонинд ярьсан байна. Билли хариуцж ажиллаж байгаа гол төсөл нь Африкийн хөдөөгийн тосгодыг цэвэр усны хангамжтай болгох, олон улсын эрхэм зорилгыг хэрэгжүүлэхэд туслах. Bill уг ажлыг санхүүжүүлэхийн тулд шашны буйны байгууллагуудын эвслийг байгуулж, хөрөнгө оруулалтын ур чадвараараа энэ буйны ажил төвлөрсөн хөрөнгийн үн цэнийг 2 дахин өсгөжээ.
Билл гэр бүлийн хамтаар дараагийн 2 жилдээ ажил хичээлээсээ завсарлага аваад Африкийн нэгэн ядуу улсын хөдөө орон нутагт амьдарч эвслийн санхүүжилттэй усны төсвийг удирдахаар төлөвлөж байна. Билл, Terry нар 8-16 насны 4 хүүхэдтэй бөгөөд хүүхдүүдийнх нь хэн ч Африк руу явахыг хүсэхгүй байгаа ч Билл, Terry хоёр гэр бүлээ заавал авч явна гэж хатуу шийджээ. За ийм хоорондоо харилцан адилгүй тис өөр амьдралтай 6 хүн байна. Та бүхэн яг одоо бичлэгээ хэсэг хугацаанд зогсоож яваад дахиад эргүүлж гүйлгэж үзэж байгаад ч юм уу те. За би энийг бас бичлэгийн тайлбар хэсэгт оруулчих. За энэ 6 хүнийхээ амьдралыг харж агаад түрүүний хэлсэнчлэн таны бодлоор хамгийн амжилттайгаас хамгийн амжилтгүй гэж бодож байгаа тэр ирэмбэрээ оруулаад жагсаагаарай. За таныг 6 хүнийхээ амьдралыг жагсаасан байх гэж найдаж байна. За энэ дасгалыг зохиосон профессор Richard Shell номондоо бичгтээ өөрийг нь хамгийн гайхшруулдаг зүйл бол чулууны өрлөгчний амьдралыг маш олон хүмүүс амжилттайгаар нь нэг юм уу хоёрт жагсаадаг. Тэр тоон энэ профессорыг аюух гайхшруулдаг юм байна л да. Яагаад вэ гэсэн чинь энэ хүн чинь дэлхийн хамгийн топ бизнесийн сургуульд хичээл ордог хүн штэ тий. Бизнесийн сургуульд мэдээж санхүү, бизнес, хөрөнгө оруулалт гэх мэтчлэн мөнгөтэй, санхүүтэй холбоотой чиглэлээр нарийн мэргэших тэр чиглэлээр том компанид өндөр албан тушаалд очоод нэр хүнд орлогоо өсгөх зорилготой яг юм материалист гэж хэлж болно тий. Тийм хүмүүсийг хөвчлэн сурдаг. Гэтэл тийм олон хүмүүс мөнгө нээгэх олдгүй, хүмүүст хүлээн зөвшөөрөгдөөгүй, заримдаа бүр мөнгөний асуудалтай байдаг чулууны өрлөгчний амьдралыг яагаад ингэ сонгоод идэм болоо гэж байхдаг байсан. Гэхдээ ингэ цаашлаад нөгөө хүмүүсийг хараад судалгаа хийгээд үзэхээр хүн болгон амжилтыг гадаад болон дотоод гэдэг юм хоёр янзаар харддаг юм байна. За дотоод амжилт гэдэг нь болохоор сэтгэл ханамжтай байх, аз жаргалтай байх, ямар нэгэн зүйлийг хийсэн, бүтээсэн гэдэг тийм мэдрэмжийг авдаг хүнийг бол дотоод амжилттай, дотоод сэтгэлийн амжилттай хүн гэж хэлдэг юм байна. Мөн дасгалыг зохиосон профессорын бичснээр бол энэ 6 амьдралд амьдарч байгаа. Энэ 6 янзын хүн бол зургуулаа тодорхой хэмжээнд дотоод сэтгэлийн ханамжтай байгаа. Гэхдээ ихэнхт нь бас ямар нэгэн зүйл дутуу байгаа. За жишээлбэл чинээлэг хөрөнгө оруулагчид гэхэд гэр бүл байхгүй. Теннисийн мэргэжлийн тамирчин бол үр хүүхдтэйгээ хангалттай цагийг өнгөрөөж чаддаггүй. Багшийн нэг хүүхэд багштай бүр огтхон харьцдаггүй холбоогоо тасцсан. Банкир эмэгтэй хувьд бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нь амьдралыг нь бүрэн эзлээд тэр эмэгтэйд болцох, хүнтэй харилцаанд орох цаг гардаггүй, өөрөө ч тэрийг хүсдэггүй. Төрийн бус байгууллагын удирдах ажилтны хүүхдүүд бол Африк явахыг хүсэхгүй байгаа. Найз нөхөдтэй анги хамт олноосоо холдоод салаад аав ээжтэйгээ хамт Африкийн хөдөөд осхон явмааргүй байгаа учраас бослог гаргаж байгаа. Гэх мэтчлэн бүгдд нь тодорхой хэмжээний дутуу байгаа зүйлс байгаад байгаа юм. Тэгэнгүүт энэ хүмүүсийн дутуу дотоод зөрчилтэй амьдралын хажууд чулууны өрлөгчний амьдрал бол хамаагүй бүрэн бүтэн харагддаг юм байна л да. 52 жилийн туршид ханилсан сайхан эхнэр нь байна. 3 сайхан үр хүүхэд нь байна. За 3 хүүхэд нь гуруулаа тодорхой хэмжээнд өөр өөрсдийнхоороо амжилттай явж байгаа тийм. Нэг нь хуульч, нэг нь банкир, нэг нь гэрээ эзэгтэй гэж байгаа. Чулууны өрлөгчин маань өөрөө энэ 3 хүүхэдтэй байшинг нь барьж өгөхөд тусалсан. За эндээс нь харах юм бол 3 хүүхэд нь аав нь өдөр болго очоод байшинг нь барьж өгч туслах хэмжээний тийм ойрхон амьдардаг байгаа байхгүй юу? Дээр нь нэмээд 7 ач зээтэй. Мэдээж аав ээжтэй нь ойрхон байгаа юм чин. Ач зээ нартайгаа ч гэсэн ойрхон амьдардаг байх. Түүнээс гадна чулууны өрлөгчний хувьд ажлаа өөрөө удирдах боломжтой. Өөрөө гараараа ямар нэгэн зүйлийг бүтээх маш их хүсэлтэй. Тэрнийхэн дагуу ч ажилдаг. Өдөр болгон хийсэн бүтээсэн зүйлийнхаа үр дүнг нь яг харж чаддаг. Тэр хүний ажлын үр дүн нь томрон байдаг. Тэгэхээр өөрийнх нь хувьд бол ажил нь маш утга учиртай. Өөрөө ч гэсэндээ тэр нөгөө телевизийн мэдээний сурвалжлагчид ярьсан байгаа шүү дээ. Энэ бол хэцүү ажиллаа. Гэхдээ яг ингээд чулууг нэг нэгэнтэй байрлуулад өрхөд өдөр яаж өнгөрч байгааг мэддгвэ гэсэн. Тэгэхээр энэ хүний амьдралыг ингээ харах юм бол баг юм сүнслэг зен маягийн амьдрал байгаад байгаа байхгүй юу? Энэ тасгалаас бид нар тэгэхээр юу дүгнэж болох юм бэ гэхээр чулууны өрлөгчний амьдралыг нэгдүгээрт юм уу хоёрдугаарт эренбэлсэн хүмүүс амжилтын нөгөө дотоод үзүүлэлтийг, дотоод хэмжээсийг илүүд үздэг хүн байна гэсэн үг байна. Мэдээж амьдрал нь баяр баясгалгүй, сэтгэл ханамжгүй байх юм бол тэр хүнийг одоо яг амжилттай хүн гэж хэлэхэд хэцүү шүү дээ, тий. Тэгэнгүүт нөгөө амжилтын хоёр дахь буюу гадаад өнцөг гэдэг зүйл бас байгаад байгаа. Энэ гадаад өнцөг нь болохоор тухайн хүнд мэдрэгдэхээс илүүтэй
өвгтэйгээр бусад хүмүүст харагдчихийдэг өнцөг гэсэн үг. Одоо энэ чулууны өрлөгчний энэ сайхан амар амгалан гэр бүлийн тайван амьдрал ажлаасаа авч байгаа сэтгэл ханамж зэрэг нь зөвхөн чулууны өрлөгчөнд л мэдэгдэж байгаа, дотор мэдэгдэж байгаа. Амжилтын гадаад хэмжээс гэдэг нь юу юм бэ гэхээр амжилтанд хүрэх, нийгмээр хүлээн зөвшөөрүүлэх, нөгөө их мөнгө олох, олон нийтэд хүндлэгдэх, танигдах гэдэг ч юм уу те. Энэ бүх зүйлсүүдийг амжилтын гадаад хэмжээс гэж бас хэлж болно. Гадаад өнцгөөс нь харах юм бол чулууны өрлөгчөнд бусад бүх хүний амьдралд байгаа нэг зүйл байхгүй байгаа. Тэр нь юу юм бэ гэхлээр нийгмээрээ эсвэл хамт олноороо хүлээн зөвшөөрүүлсэн юм тодорхой томоохон хэмжээний амжилт гэж хэлж болно. За бусад бүх хүн тодорхой хэмжээнд олон танигдсан, нийгэмдээ хүлээн зөвшөөрөгдсөн байгаа. За чинэлэг хөрөнгө оруулагч бол бүр одоо юу гэдэг нь дэлхийн том улс төрчдөд зөвлөгөө өгдөг хүн гэж байгаа шүү дээ. Дээрээс нь янз бүрийн сэтгүүлд ярилцлага өгдөг. Теннисний тамирчин, чинэлэг хөрөнгө оруулагч хоёр бол баг юм дэлхийн хэмжээний одын статустай. Банкир эмэгтэй бол хөгжлийн бэрхшээлтэй охинтойгоо марафонд гүгээд олон улсын хэвлэл мэдээллээр онцлогдлоо. Төрийн бус байгууллагын удирдах ажилтан багш хоёр бол яг өөрсдийнхөө салбарт хүлээн зөвшөөрөгдлөө. Танигдлаа, бүгдээрээ тодорхой хэмжээнд юм орлогын аягүй баталгаатай хүмүүс байгаад байгаа байхгүй юу? Үүнтэй харьцуулахад чулууны өрлөгчөн бол санхүүгийн саад бэрхшээлтэй тулгардаг мөнгөгүй хомс үе байдаг. Түүн дээр нэмээд яг юм мэрэгжлийн сэтгүүлдээ онцлогдсон ч юм уу тийм зүйл байхгүй. Чулууны өрлөгчдийн холбооны тэргүүний ажилтан гэдэг ч юм уу тийм шагнал байхгүй байгаа байхгүй. Яг нэг ярьсан өгсөн байгаа штэ. Тэр нь болохоор зүгээр л нэг юм орон нутгийнхаа мэдээний 2 минутын ч юм уу хэсэг болоод орсон хэсэг л гэж ойлгоод байгаа. За тэгэхээр эндээс бас юу гэж дүнж болох вэ гэхээр та хэрвээ чулууны өрлөгчийг 5 юм уу 6-ад ирэмбэлсэн бол таны хувьд мэдээж гэр бүл гэх мэтчлэн тэр дотоод амжилтыг үнэлдэг, тэрэнд үн цэн өгдөг ч гэсэндээ та өөрийнхөө амжилтыг илүү гадаад амжилтын хэмжээсээр хэмжих хандлагатай гэсэн үг юм байна. Мэдээж ингээд сайн сайхан зүйл, том зүйл хийгээд гадаад ололт амжилтаараа хүмүүс танигдаад тэр хүмүүсээс магтаалын үг сонсох гэдэг бол маш гайхалтай мэдрэмж штэ тий. Одоо энэ зохиолч бас бичсэн байгаа байхгүй юу? Үнэхээр хүмүүсээр ингээд хүлээн зөвшөөрүүлэх, магтуулахад тархинд маш таатай мэдрэмжийг төрүүлж идэг химийн бодисууд тархинд ялгарч идэг гинэ. За тэгэхээр ер нь энэ дасгалаас бид яг юуг ойлгох юм бэ гэхээр өөрийнхөө эренбэлсэн 1 болон 2 дугаар сонголтыг маш сайн харах хэрэгтэй юм байлээ. Би яагаад энэ 2 хүнийг ийм дээгүүр үнэлэх болов? Яг юу надад энэ хүнийг амжилттай санагдуулсан учраас би энэ 2 хүнийг ийм дээр тавьсан бэ? 5 6-тай ангилсан хүнийгээ хараад энэ 2 хүний яг би юуг нь төвчж чадахгүй болохоор энэ 2 хүнийг хамгийн амжилтгүй байна вэ гэж ангилсан бэ. Хобби, ажил, карьер, хүсэл мөрөөдөл, гэр бүл, сайн дурын ажил, дөөр юу гэдгийг дотоод сэтгэл ханамж гэдэг энэ бүх зүйлийн аль нь таны хувьд чухал вэ гэдгийг та ерөөсөө хийсэн сонголтоос л харчиж болно. Амжилттай байхын тулд бүх зүйл 10% тэгш гэж байхгүй байгаа зү тэ. Энэ 6 хүний амьдрал ерөөсөө огтхон ч 10% тэгш биш. Гэхдээ та алийг нь илүүд үзэж гин, алийг нь төвчж чадахгүй байх вэ гэдгээ л юусаа харах хэрэгтэй юм байлээ. За тэгээд зохиолчийн бичсэн нэг юм товч тайлбарыг хүргэе. За энэ товч тайлбарыг би яас дэлгэцэн дээрээ хуваалцчихъя. Аль амьдралыг 1-т болон 2 тавьсан бэ гэдгээс хамаарат таны амьдралд юу үн цэнтэй вэ гэдгийг тодорхойлох одоо оролцоо гэж ойлгож болно. Хэрвээ та багшийн амьдралыг 1 юм уу 2-т сонгосон бол та байгууллага хамт олноороо ерөөсөө шилдэг байхыг эрхэмлэдэг. Баг хамт олноо удирдан манлайлах хамтдаа амжилтанд хүрэхэд амьдралаа зориулдаг. Таны хувьд амжилт гэдэг бол баг хамт олноо олонд таниулсан тийм карьертэй байхыг хэлэх юм байна. Таны карьер чинь эргэн тойрныхоо хүмүүсийг ч юм уу, сурагчдаа ч юм уу тийм ээ хэсэг бүлэг хүмүүсийг амжилтанд хүргэх тийм карьер байх юм байна. Мэдээж таны хувьд гэр бүл бас чухал. Хэрвээ та банкирыг 1 юм уу 2 дугаарт сонгосон бол таны хувьд сонгосон хүмүүстэй үнэнч байх, амлалтандаа үнэнч байх чухал гэсэн үг. За энийг бол commitment гэж яриад байдаг тийм. Ямар нэгэн зүйлд за би энийг хийнэ л гэсэн бол тэрийгэ үнэнчээр хийхийг эрхэмлэдэг. Дотны найз нөхөд гэр бүл ажлын хамт олон гэх мэт хүмүүсийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлага, үнэнч байдал амлалтаа биелүүлж ивэл та өөрийгөө амжилттай байна гэж тооцох юм байна. За хэрвээ та чинэлэг хөрөнгө оруулагчийг 1 юм уу 2 сонгосон бол эрх мэдэл, бие даасан байдал, тансаглал, өвөрмөц олон талт амьдралыг эрхэмлдэг хүн гэсэн үг. Олонний өмнө байх, эрсдэлтэй алхам хийж өөрийгөө сордог тийм амьдралд дуртай. За таны хувьд амжилт гэдэг бол амжилттай бизнес эрхлэх, хувь хүний ур чадвараа ашиглах,
хувь хүний ур чадвараа харуулах, стратеги алсын хараатай мэдрэмжтэй байх, өрсөлдөөнд ялах гэх зэрэг зүйлийг хэлнэ. За амьдралаас таашаал авах, олон зүйл хийж үзэх, ийм хүчтэй сэтгэл догтлуулсан мэдрэмжүүдийг мэдрэх нь бол таны хувьд чухал ах юм байна. Хэрвээ та чулууны өрлөгчнийг 1 юм уу 2 сонгосон бол та гарын урд үг эрхэмлдэг. Гараараа ямар нэгэн зүйлийг хийж бүтээх, гарт баригддаг зүйлийг хийж бүтээх хүсэлтэй, чадвартай гэр бүлийн амьдралыг эрхэмлдэг хүн юм байна. Таны хувьд бол олон танигдах, алдартай болох, их мөнгө олох нь тийм чухал биш. Дотоод урам зоригоороо та хангалттай сэтгэл ханамжийг авдаг. Амжилт гэдэг нь таны хувьд өөрийнхөө гараар ямар нэгэн зүйлийг бүтээх, тодорхой ажлыг өөрийнхөө чадлаар тултал нь хийх, гэр бүлдээ өөрийгөө зориулахаар хэмжигдэнэ. Хэрвээ та теннисний тамирчинг 1 юм уу 2 дугаар байранд сонгосон бол танд хувь хүний амжилт, ур чадвар чухал. За энэ дээр бол яг англиараа personal excellence гэдэг байгаа байхгүй юу? Өөрийнхөө хамгийн сайн байж чадах хувилбараараа байхыг хэлж байгаа. Ажил мэргэжилтэд сахилга баттай, шаргуу ажилдаг, бусдад хүлээн зөвшөөрөх нь бол таны хувьд амжилт гэсэн үг. Гэр бүл бол таны хувьд чухал. Гэхдээ өөрийнхөө хийсэн ажилдаа төгс төгөлдөр байх буюу түрүүний хэлсэн personal excellence гэдэг зүйл бол таны хувьд номер 1 байх нэ. Төрийн бус байгууллагын удирдах ажилтныг хэрвээ та 1 юм уу 2 дугаар байранд сонгосон бол та зүрх сэтгэлийн дуудлага, зүрх сэтгэлийн дотоод үн цэн гэдэг зүйлийг эрхэмлдэг. Таны амьдрал бол таны дотоод үн цэнд итгэл үнэмшилт суурилсан байх ёстой. Өөрийнхөө авьяас чадварыг бусдын сайн сайхны төлөө зориулдаг. Тэгээд гэр бүлээ энэхүү ажилдаа дагуулсан орж чадж байгаа бол та өөрийгөө амжилттай амьдарч байна гэж үздэг юм байна. Энэ бол яг зохиолчийн бичсэн албан ёсны тайлбар. За үүн дээр нэмээд миний өгч зөвлөгөө бол яг юм өөрийнхөө сонголтыг аягүй сайн дүгнж шинжилж үзэх хэрэгтэй юм байлээ. За жишээлбэл теннисний тамирчин сонглоо гэж бодъё те. Теннисний тамирчин мэдээж 5 настайгаас эхлээд аавтайгаа маш шаргуу дасгал сургалтыг хийдэг байсан. Тэрийг ингээ хинт ч гэсэн давж гарахад хэцүү. Нөгөө талаас теннисний тамирчин залуу ядуу эмэгтэйчүүдэд үнэгүй боловсрол олгох сургалт явуулж штэ те. Мөн гэр бүлтэй гэж. Гэх мэтчлэн яг энэ хүнийг харж агаад мэдээж жишээн дээр аавтайгаа дарамттай шахалттай тэр хүнд хэцүү бэлтгэл сургалтыг давах бол хин хүний даваад ээж чадахгүй даваа. Гэхдээ та энийг хүлээн зөвшөөрөө. Гэхдээ ямар болцолтой хүлээн зөвшөөрж байгаа юм бэ гэхээр би эргээд ядуу боломжгүй хүмүүст тусалж байгаа учраас тэр туслах боломжтой амжилтанд хүрэхийн тулд тэр хэцүү бэлтгэл сургалтыг бол хүлээн зөвшөөрнө гэх юм бол таны хувьд ийм их ажиллах, өөрийнхөө махан биеийг зовоох гэдэг ч юм уу те. Тэр чухал биш. Хамгийн гол нь өөрөөс чинь боломж багтай хүмүүс туслах нь таны хувьд илүү чухал юм байна. Тэгэхээр та магадгүй ажил карьерийнхаа чиглэлийг тэр чиглэл рүү зориулвал бас илүү сэтгэл ханамжтай, өөрийгөө илүү амжилттайгаар мэдрэх нь гэсэн үг байна шүү дээ. Миний хувийн зүгээс бол энэ зөвлөгөө өгөхөөр байна. Гэхдээ энэ дасгал дуусаагүй байгаа. Хамгийн сүүлчийн энэ дасгал энийг алхам байгаа. Та дахиад энэ 6 хүний амьдралыг дахиад нэг гүйлгээ хараарай. Тэгээд та өөрийгөө ганцхан хүүхэдтэй л гэж төсөөл. Айлын ганц хүүхэд таны төрсөн хүүхэд. Тэгхийн бол та энэ ганц хүүхэдтэй энэ 6 хүний амьдралаас аль нэгийг нь сонгож өгнө. Таны ганц хүүхэд энэ 6 хүний аль нэгнийх нь амьдралаар төрхөөсөө ахуулаад өөхөх хүртлийн амьдрнаа гэх юм бол та аль амьдралыг нь ганц хүүхэдтэй сонгож өгөхөө. Та яг сонголттой гэрээ. Энэ сонголтыг хийсний дараа та өмнө нь өөрийнхөө хувьд хамгийн амжилттай гэж бодож сонгосон 1-р байранд орсон тэр сонголт чинь өөрчлөгдсөн үү? За энэ талаар болохоор зохиолч маань ингэж бичсэн байна. Хүн бол үр хүүхэдтэй хамгийн сайн сайхан амьдралыг хүсдэг. Сайн сайхан амьдрал гэдэг бол амьд үлдэх хэрэгцээ шаардлагыг хангадаг. За итгэл үнэмшил, сонирхол, бүтээмж, гэр бүл гэд энэ бүх зүйлийн тэнцвэртэй хослол болсон сонголтыг хамгийн сайн сонголт гэдэг байгаа юм аа. Таны яг энэ ганц хүүхэдтэй сонгож өгсөн сонголт яг үнэндээ магадгүй таны ингээд далд тухамсартай өөрийн ч мэдлгүй хүсээд байгаа тийм амьдрал байж болзошгүй тий. За дээр нь нэмээд хүн бол хүүхдээ ямар ч болцол нөхцөлгүй хайрладаг. Хэрвээ та ч гэсэндээ өөрийгөө болцолгүй нөхцөлгүйгээр үнэхээр өөрийгөө хайрладаг байсан бол магадгүй энэ амьдралыг сонгож өгөх юм байна л да. Тэгэхээр яагаад сонголтоо өөрчилсөн бэ? Эсвэл яагаад сонголтоо өөрчлөөгүй вэ гэдгээ бас дахиад сайн дүгнэж бодож үзэх нэ. Энэ дасгал та бүхний амьдралд амжилтын тухай ойлголтыг илүү тод томроо харуулж өгсөн байх гэж найдаж байна. Амжилт гэхээр бол хүн болгоно л баян чинэлэг байгаал том хаусанд амьдрал үнэтэй машин унах шаардлагагүй. Хүн болгонд өөр өөрийн үн цэн итгэл үнэмшил байдаг. Тэгэхээр энэ дасгал бол яг тэр итгэл үнэмшлийг чинь маш энгийн аргаар танд ингээд
тод томруунаар харуулж байгаа ийм дасгал байгаамаа. Тэгээд энэ дасгалыг хийж яхад миний хувьд бол амжилттай байхыг хүсэж байгаа боловч яг миний хувьд амжилт гэж юу юм бэ гэдгийг огтхонч ойлгохгүй яваад байсан юм байна гэдгийг л ойлгож авсан. За тэгээ хамгийн сүүлд нь энэ ганц хүүхэдтэй байсан бол тэр хүүхэдтэй аль хүний амьдралыг сонгож өгөх вэ гэдэг энэ асуулт дээр бол яг миний нөгөө ингээд эрүү мулт гэдэг шигтэй mind blown болсон л та. Үнэхээр гайхалтай байсан. Харах өнцгийг өөрчилсөн. Ингээд бүх зүйл тодорхой болчоор би яг юуг амжилт гэж үзэх юм бэ гэдгийг ойлгоод ирэхээр цаашлаад ямар ажил карьерийг яаж зохицуулах ийх үү гэд бүх зүйл маш ойлгомжтой болсон юм шиг санагдсан. Та бүхэнд ч гэсэндээ энэ дасгал яг надад одоо ийм гоё сэтгэл төрүүлсэн шиг гоё сэтгэл төрүүлэх байхаа гэж найдаж байна. Ингээ яг дасгалын талаар хэнийг нэг сонгосон, хэнийг 6 сонгосон гэдгээ ч юм уу те эсвэл өөрт төрсөн бодлоо, сэтгэлдээ комментээр бичээд үлдээгээрэй. Баярлалаа. Ингээд удахгүй дараагийн бичлэгээрээ иргэн уулзцаая.